Шинжлэх ухаан тань мэдхүүн од мөндөр суугт танд хүрч байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Урнаа болон мөнгөцөл миний бие адилж байна. Манай нэвтрүүлэг танд од мөндөр YouTube сувг, NTV телевиз болон од мөндөр хос радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг маань мянган найз амьтны дэлгүүр Улаанбаатар хотын зүүн бүс сүндэрлэн босч буй Nova Nest хотгон ивент итгэн ажиллаж байна. За Урнаа, амьтдын ертөнц сонирхолтой нэвтрүүлгээр хамтран хөтлөх болсондоо баяртай байна. Баяртай байна. Анх удаа соёлоо хөтлж байна те. Тийм байна. Тэгээ амьтанд яг чинхүү сэтгэлээс хайртай юм хүмүүс байдаг. Тэгээ эдний нэг бол яалчгүй нь Дэвид Эттенбороу гэж хүн байгаа. Энэ цаг үеийнхээ хүмүүст амьтдыг таниулж идэг маш гоё хоолойтой ийм эрхэн байдаг. Тэгээд саяхан бас төрсөн өдөр нь 99 насныхан төрсөн өдөр боллоо. Магадгүй яг манай амьтдын ертөнцийн сонсогчд маань энэ хүний бас адилхан фэн гэж магадгүй. Тэгээд хүндэтгэл үзүүлээ төрсөн өдрийн минь төрийг яа сонсохгүй ч гэсэн эрхэн ноён тань төрсөн өдрийн минь төргий. За Урнаа, чиний нөгөө крашлдаг гэдэг мөн үү? Мөн. Амина крашлаад байдэ, чи крашлаад байдэ, бүгдээр нэг зургийг харчаад энэ хүнийг үү гэж настай хүн крашлаг ярьжсэн. Яа, гинти асуулт орж ирлээ шүү. За хоёул өнөөдөр ямар амьтны талаар ярих вүлээ? За минжний тухай ярилцсан. Минж бол ийм маш өвөрмөц юм бас одоо хүнтэй их адилхан гэх юм уу? Одоо нөгөө альва амьтад чинь байгалийнхаа өгдлөөр л одоо нөгөө хадны завсар байд юм уу нэг байгаа юмдаа л нэг таарч тохирч амьдардаг бол минж яг хүн шиг байгаа орчноо өөрөө ингэж зохион байгуулж одоо барьж ингэж амьдардаг цөөхөн хідэн амьтан бол одоо хүн минж гэдэг нэг хэд байдаг бахна. Тэгэхээр хүн шиг өөрийнхөө амьдрах орчныг одоо байшин сав орчноо бий болгож амьдардаг гэсэн үг үү? Тийм. Одоо хүн чинь нөгөө багаж хэрэглэл ерөөсөө нөгөө оюун ухаанд дээшлсэн шиг минж бас ингэж амьдардаг. Одоо ийм ухаалаг амьтан байх нь тийм ч учраас одоо нөгөө байгалийн инженер, усны инженер гэж ярьдаг тий. За гарал үүслийн хувьд бол яг анх Аз твд үүссэн. Тэгээ тэдний чулууц зүйлдэгдэл бол Эцоны галавтай ингэж холбогдож байдаг юм байна. За энэ нь бол одоо яг нөгөө Гимлайн нуруу үүсч байх үеэс буюу нэг 50 эдэн сая жилийн өмнөөс гэж ерөнхийдөө бас ойлгож болно. Одоо тэр үед л нөгөө хөгтөн амьтд нөгөө одоо бүүн болж яг ингэж хөгжиж эхэлсэнтэй яг зэрэгцэн л гэсэн үг л дээ. Тэгэхээр бас эртний амьтны тийм ер нь их эртний л амьтан байгаад байна. За тэгээд хамгийн алдартай энэ устж үгүй болсон минжнүүд нь болохоор энэ маш юм авраг амьтд байдаг. Одоо плейстоцены үеийн гэж болно. Тэгээ Сибирийн за Trogantherium quarry гэдэг нь Хойд Америкийн Castrodoides ochonsis гэдэг ийм амьтан байдаг юм байна. За нэрэн дээр нь жоохон бүдэрчлээ. Тэгээ яг судлаачдын үзэж байгаа болохоор сүүлчийнх нь буюу одоо саяхан хэлдэг амьтны өндрийг гавлын хэмжээнээс тооцоход 2 м 70-нд 2 м 2.7 м хүрчээсэн. Тэгэхээр авраг үлэмж том биетэй амьтан байсан байх нь. Одоо эцэг өвдөн гэсэн үг шүү дээ. Тийм. Хувьсан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тийм. Яг 2.7 м тийм авраг амьтан байсан. Тэгэхээр ч одоо хүн хажууд нь бүр айгүй жижигхэн болчихж байгаа. Тэгэхээр яг одоогийн шиг юм хөөрхөн тэгээ тийм том бол хөөрхөн юм биш үү? Тэгээ жинэнд 350 кг. Өөр авраг том биетэй юм байж. Одоо энэ бол Монгол адууны нэг жин байгаа байхгүй тий. Амар том юм биш тий. Ер нь яхаа одоо яг тохоо үед байсан одоо хөгтөө амьтдын ерөнхийдөө л нэг юм тавндаа байдаг. Тэгэхэд энэ жижиг мэрэгч амьтны хувьд бол бас асар том хэмжээ байгаад байгаа шүү. Тийм байна. За өнөөдрийн хувьд бол яг минж маань 2 твд буюу одоо Евра, Аз, Хойд Америк тархсан байна. Тэднийг өөр зүйлийн гэж үздэг. Энэ нь болохоор одоо генетикийн ялгаа. Дээрэс нь яг энэ хромосомын буюу одоо шинжлэх ухааны түвшинд энэ хоёр өөр зүйл гэдгийг баталсан. Харахад бол нэг айхтар ялгагдаад байх юм байхгүй. Гэхдээ нөгөө өөр зүйлүүд маань хоорондоо одоо үржилд ороод үр төлөө үлдэх боломжгүй байдаг учраас энэ хоёр маань ингэж одоо нэгдэх боломжгүй гэсэн үг байдаг юм байна. Хэдийгээр минж боловч нөгөө төрөл зүйл нь өөр юм байна тий. Тэгээ хоорондоо үржилд орох боломжгүй, өөрчлөх боломжгүй. Тий. Маш сонирхолтой. Одоо үйлчиг хоёр шиг тий. За тэгээ 1760 онд энэ Парисын шашин судлалын факультетд болохоор албан ёсоор минжийг загас гэж зарласан юм байна. Яагаад тэгэхээр минж маань нөгөө усан дотор амьдардаг. Одоо ихэвчлэн л ер нь усны ойролцоо харагдж идэг ч юм уу. Тэгээ шашин судлалын факультет үү? Тийм. Ямар сонирхолтой. Тэгээд нөгөө минжний сүүл нь өөрөө юм хавтгай тэгээд ийм загасны гадаргууг санагдуулсан юм хайрсан нөгөө нэг юм хэлбэрүүд үүдэн шүү дээ. Тэр хэлбэрүүд нь хүртэл байдаг. Одоо тэрэн дээр нь бас болсон юм уу? Хойтлын хөл нь болохоор бас дундаа ийм нөгөө нэг хальстай тийм байдаг. Одоо сэлгэд зориулагдсан.
маш сонирхолтой юм тий. Тийм. Тэгээд загас гэж зарлаад одоо энэ сүлдээ одоо ташаа ойлголт гэдгийг бол католик сүмийн ламнаар энэ хойд Америк дахь Франц, Канадын суурьшигчид ерөнхийдөө тун ашигтай байсан. За яагаад ашигтай вэ гэхээр загас эдхийг нөгөө мацаг барих өдрүүдэд зөвшөөрдөг байсан юм байна. Тэгэхээр одоо тэгэхээр мах гэж болж байна тий. Загас гэд нэрлэлсэн учраас тийм учраас сүмээс нь тэгээд зарласан юм байна шүү дээ. Тийм магадгүй. Тийм байна. Хоолтой байх гэж мацаг барьж байгаа өдрүүдэд ямар сонирхолтой. Тэгээ уг нь одоо харваас одоо загас биш байгаад байдаг. Халимыг бол андуурч болж штэ бас тий хөвгтэй амтэн ч гэсэн. Тийм том би тий. За Минжний таних шинж тэмдгийн хувьд бол одоо мэдээж хөвгтөн амтэн мэрэгчдийн багийн хамгийн том төлөөлөгчдийн нэг буюу одоо энэ хамгийн том мэрэгч болох капибарагийн дараа буюу 2 дугаарт ордог. Том мэрэгчдийн одоо байр суурийг эзэлдэг амтан байх нь байна. Тэг ерөнхийдөө маш хинуур юм болгоомжтой, шүнийн идэвхтэй амтан байдаг. Тиймээс одоо Минжтэй яг одоо нүүр тулаа зэрлэг байгальд ялангуяа тий зэрлэг байгальд бол харах бол маш ховор үзэгдэл байдаг. Миний хувьд бас одоо бас яг эргээ бодохноо яг амтны хүрээлэн паркуудад бас харж байгаагүй санагдаад байна. Тэгээ бодвол нөгөө амьдрах орчин нөхцөл нь яг зэрлэг байгальтай бас цохилж идэг болохоор тэгдэг юм болов. Тэгээ магадгүй шүнийн амтан болохоор тий. За Минжний бие бол ерөнхийдөө юм лагс хүнд гэж хэлж болно. Тэгээд онгор нүдтэй, хулгар чихтэй, халиун хүрэн бөгөөд энэ сор үсний урт, өтгөн зөөлөн юм ноолууртай. За Минжийн жим бол дунджаар 30 кг байдаг юм байна. Бас том жинтэй юм бэ. Бүр 50 кг ч хүрдэг ер нь томын тооцол. За энэ бол одоо нэг бага ангийн хүүхдийн жинтэй ойролцоо гэж ойлгож байна. Биеийн урт нь бол 70-аас 130 см. За сүүл нь 20-45 см. Тэгэхээр би бол нөгөө Минжиг яг харж байгаагүй. Тэгэхээр миний төсөөллөөс ингээд том амтан болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Би бас нэг иймэрхүү жижиг нэг иймэрхүү нэг гэрийн тижээмэл жижиг нохоонуудын үлдэр байдаг шүү дээ. Тиймэрхүүл гэж бодсон. Тэгсэн чинь бас том жинтэй юм байна. За томдоо нэг муур шиг болов гэсэн чинь 130 см гэдэг чинь манай сансар чинь одоо 110 см гэх чинь манай хүүхдээс бол том амтан болж таарах гэдэг. Гэхдээ яг сүүл нь бас их хурдл юм байна. 45 см хүрнэ гэдэг чинь одоо миний толгойчтой 20 см хэмтсэн. Тэг чинь 45 гэдэг ч одоо нэлээд том сүүл байгаа байхгүй. Тэр даалбгаар тэр хар өнгийн одоо хайрсан сүүл нь те. Тэр эмийг нь бол ерөнхийдөө гадаад төрхөөр нь ялахад хэцүү байдаг адилхан. За хойд мөчнөөс харвнууд усан цэл чумбоход зогтсон сарьсан холбоостой. Түрүүний ярьжсэн тийм. Одоо хагас усны амтан гэдгийг одоо илтгэхэд байна. За урд мөчний хураанууд бол салангад хөдөлгөөн сайтай. Одоо тэдгээрээрээ энэ идэж тижэл барьж итгэхэд ер нь ингэж маш ингэж сайн ажиллагаатай гэж хэлж болно. Ер нь энэ мэрэгчдийн бас харваг хараад байхад за яг бүдүүн баргаар хэлж байгаа шүү. Яг хүний гар шиг ингээд зэрэгцүүлээ тавьсан зураг хүртэл байдаг. Ер нь их төстэй. Тийм. Тэгээд тийм их сони юм бэлээ. Тэгээд хайрцаар бүрхэгцэн энэ хавтгай нүцгэн дээд хэсэгтэй тод ин хэм бүхий сүултээ гэж байгаа. Энэ амтныг бол одоо нөгөө мэрэгч чинь ер нь хоорондоо нөгөө төстэй харагдаад идэг. Минжиг бол энэ минж байна гэж шууд харах юм нь ерөөсөө сүулнэ. Бүр даалбар том хавтгай сүул байдаг байхна. За шүдний хувьд бас их онцлогтой. Минжний шүд их том. Тэгээ цүүц хэлбэрийн үүдэн шүдтэй бөгөөд энэ мод ургамлыг мэрж тастаж хоол хүнсээ бэлтгэн зэрэгцээ далан өвөр барих болгож одоо шүдээ багаж болгож ашигладаг 15 см голчтой модыг ердөө 10 минутын дотор унах юм чадвартай. 15 гэдэг чинь бас их том голчийг хэлж байгаа шүү. Тийм. Одоо зүгээр нэг жижиг хэмжээний одоо манай гадаа байгаа энэ уйлаас юу гэдэг нэг иймэрхүү одоо нэг гарны хэмжээтэй гэх юм уу ийм модыг бол ингээ харж байхад зүгээр дор нь ингээ тастай аччихлаа. Тэгээ яаж тэгж шүдэн тийм хурц байдгийг ингэж ер нь гайхмаар. Тэгээ мод мэрч хэрвээ шүдээ үрж илээхгүй бол шүдэн тасралтгүй ургасаар хагаад хит урт болох юм аюултай байдаг. За Минжний шүд бол насан туршдаа ингээд одоо тасралтгүй ургаж яадаг гэсэн. Тэгээ мөн шүдэн төмрийн өндөр агуулмжтай болохоор маш хатуу, бат бөх одоо баргийн хатуу одоо мод ургамалт бол ямар ч асуудал байхгүй. Одоо мэрэгжлийн багц чиг ажилдаг. Тэгээ ерөнхийдөө нэг улбар шардуу өнгөтэй ийм шүд байдаг юм байна. Одоо найруулагч маань зургийг өгчлөө. Энэ бүр амар том шүдтэй юм байна тий. Тэгээд юм мэрж тэрийг нөгөө одоо байгалийн аргаар гимтэл богс илээхгүй бол ингээд ургаад бүр амар урт урах юм байна тий.
Тэр нь одоо их сонирн байгаа. Бидний Харин тийм хувьд байна. болохоор бидний шүтгээ ургаад байдаг бас бил одоо бас юу болох вэ те? Байнгын л нэг юм мэрж яахгүй болвол энэ нөгөө нээлттэй шүтний систем гэж байдаг. Одоо бидний шүт чинь яг энэ гадуураа бүрхэгдэж байгаа цагаан шигээ яг дээгүүрээ ингэж бүрхэгдсэн байгаа штэ. А энэ нээлттэй шүтний системүүд болохоор дээгүүрээ байхгүй. А тэр гарамтлын бүрхүүл байхгүй гэсэн үг. Байхгүй. Тэгээд ингээд ургаад байдаг. Яг хоо энэ төрлийн бас ийм адилхан шүттэй гэх юм бол одоо мэрэгч хулгана харах, туулай тэгээ бас нэг зааны соёо зэрэг ийм шүтнүүд бас байдаг. Өө ямар сонирхолтой юм. Тэгээд магадгүй ийм шүдтэй болохоор нөгөө шүдээ илээхийн тулд мэрдэг Тийм. болохоор тийм мэрэгчтэй болов. Одоо модгүй зодгүй орчинд ах юм бол шүдэн ургаад бүр балархаар байгаа байхгүй тий. Тийм байна. Ийм шүдтэй учраас яа харахгүй нөгөө амьдрах орчин хүртэл тэр модтой нөгөө амьдрах арга нь хүртэл тийм мэрх үйл ажиллагаа процесстэй шаардагдсан байдаг юм байна л да. Ямар сонирхолтой юм бэ? За минж бол нөгөө хоёр нутагт зохицсон амьдралын хэв маягтай гэсэн тий. Биеийн бүтэц эргэтэн тогтолцоо нь энэ онцлогт яг л одоо тохирсон байж таарна. Тэгээ минжийн сүүл бол хавтгай зузаа өсгөө зөвхөн усан цэлэхэд бас бүр өөр хоорондоо бас харилцахад нөгөө харилцааны бас одоо хэрэгслүүр нь гол хэрэглүүр нь гэж бас хэлж байна. Одоо гар хуруугаасаа гэхээсээ илүү одоо тий тэгээ сүүлээрээ хоорондоо одоо бас ярихгүй сүүлээрээ биендээ мэдээ төхөө өгдөг гэсэн үг. Одоо жишээлбэл аюул одоо мэдрэн үргэж очих үедээ хавтгай сүүлээрээ усыг чанга алгадаж бусдтай тохио өгдөг. Нөгөө хавтгай том далбар юмч пад гэлтэй бөөн дуу чимээ болгож ингэж өгдөг юм байлээ. Тэгээд хажууд нэг завтай хүмүүнч байх юм бол хэрвээ анзаархал юм бол зүгээр пад гэж тохиогоо заавал өгнө аюу хөөрхөн бусдыгаа хамгаалаад тэгэл доошоо ороод эргэж гарч ирэхгүй. Нөгөө аюулаас нуугдж байгаа юм байна те бусдаа бас тохио өгдөг. Найруулагч маань одоо яг зураг өгсөн байна. Сүүл нь бол маш тод харагдаж байна. Нөгөө бүтнээр нь ер нь амьдаар нь бол хараагүй юм байна. Зургтын мэдээгээр ингээд нөгөө нутгшуулж ийн гэхэд нь харж исэн. Тэгэхэд нөгөө сүүлийг нь ингэж анзаарч харж байгаагүй юм байна. Сонирхолтой юм. Тийм. Тэгээд сүүлийн хувьд бол бас нөгөө түшлагтэй сандал шиг үүрэгтэй. Тэгээ хуурай газар зогсохдоо тэргээ одоо ингээд тулаад ашигладаг одоо таяг шиг байд юм. Сүүлийн дээр ингээд тогтоод тулдаг байх нэ. Ямар хөөрх юм бэ? Тэгээ минж бол хуурай газар болон усанд баг ижил хугацаагаар ингэж амьдардаг. Усанд амьдрахад илүү сайн зохицсон амьтан гэж хэлж болно. Тэгээ шумбах үед нь бол хамар болон чихний нүх нь ингэж аянда хаагддаг зохицолгоотой байдаг. Тэгэхээр одоо ус орон ч юм уу тийм аюул байхгүй байгаа тань. Энэ амьтан бол нөгөө уушигтай амьтан шүү дээ. Уг нь бол нөгөө хүн шиг л одоо энэ агаарыг авч амьсгалж байгаа тий. Тэгэхээр одоо уснаас хамгаалагдах юм зохицолгоо шууд хаагдчихдаг байхan. Тэгээ нүдэн юм тунгалаг гэлтэн бүрхүүлтэй болохоор энэ хамгаалтын шишиг бас ингэж өөргийг гүйцэтгэж идэг. Одоо бүрхүүлээр нүдэ хаагаад юм хараа явах нь тунгалаг болохоор тий. Тэг үүдэн шүдний ард бас уруулын арьснаас бас хаалт үүсдэг юм байна. Тэр нь одоо усан дотор мод зэргийг мэрэхэд одоо ямар ч асуудалгүй бас хаалт болж өгч идэг. Ер нь нэг усны амьтан болох гээд байгаа байхгүй одоо бас чи нөгөө ингээд тайлбарлаадсан чинь газар уснаа явууч гээд. Яг үнэн шүү дээ. Тэрэн дээр гардаг тэрүүгээр нэг кино үзсэн байдаг Орсын баха кино. Тэрэн дээр яг тэр газар уснаа явуучийг дүрслсэн байдалтай ингээл тэр нөгөө хуруу хооронд энэ тэр ингээл хөлний хуруу хооронд тэр хальсан юм уу гэлсэн чинь тэрнтэй амар адилхан санагдаад байна надаа. Тий, надад болохоор бас нөгөө хоцсон шуутай аягүй адилхан санагдаад байгаа байхгүй юу? За. Усанд орж амьдардаг, дээрээч гараад амьдардаг. Тэгээд нөгөө адилхан нөгөөх хоёр ч амьсгалаа төгжиж байгаа л гарч ирэн штэ. Яг амьсгалаа төгжихийн тулд нөгөө зүрхнийхөө цогцолтыг удаашруулад нөгөө метаболизм юмнуудаа ингэж удаашруулж яж бас тэгж амьсгалаа ингэж төгждөг юм байлээ. Тэгээд 4-5 м хүртэл ингэж гүн усанд шумбаж чадна. 15 минут хүртэл амьсгаагаа барих чадвартай гэж байгаа. Усан доор барих чадвартай. Хүн бол нэг 2-3 минут л амьсгаагаа барина. За яг мэрэгжлийн бүр шумбагчд тэр бол одоо менчтэй ойролцоо очиж байгаа байхгүй. Эсвэл нөгөө далайн эргийн арлын хүмүүс одоо улсууд гэдэг юм уу те. За 15 минут гэдэг нь бас ерөнхийдөө л бас энэ усан доор ордог амьтдуудынхаа дунд бас дажгүй сайн барьдагтай орох юм байлээ. Нөгөө оцсон шувуу бол газар дээр явахдаас айгүй хэцүү явдгийг штэ тий. Айгүй удаан паацганаад хөөхөн штэ ууд явдаг тий. Усан дор бол тэр чинь штэ сум штэ ерөөсөө тий. Яг тэрэн шиг одоо манай энэ бол бас ер нь усан дор айгүй юм уян хатан муур зурнаас илүү ингэж уян хатан хөдөлгөөнтэй бүр мундаг сэлдэг. Ийм амьтан байна. Тэгээд одоо нөө хөхтэй амьтад ч уг нь усан дор бол нөгөө нэг
даарч хөрнөх юм уу одоо хүн бол одоо болохоо байлаа штэ. За эднэр бол одоо маш зузаан юм өөхөн давхрахтай, том уушигтай. За арьс нь бол маш юм зузаан. За ширүүн хөвсгөр үсээр бүрхэгдсэн. Одоо хүүтэн усанд дулаанаа ингэж биеийнхээ дулааныг хадгалж чаддаг. За эдгээр чанарууд нь бол хураа газар юм бойтог. За хариу усанд шаламгаа болгож өгд юм байна. Тэгээ үсний хувьд бол одоо оцсон шувуу бол өдөн юм гадаргуутай. Тэгээд нөгөө нэг булчирхаанаас тос ялгаруулж идэг болохоор одоо усны хамгаалалттай гэж ярьдэн ш тэ. Ерөнхийдөө тийм байдаг бол манай минж болохоор дотроо ийм ноосрохог одоо дотортой дээл гэдэг шиг тий. Гаднаа бас ингэж нөгөө нэг уснаас хамгаалах тийм булчирхай тос ялгаруулад одоо усанд нортгүй гэх юм уу? Одоо норсон ч бай одоо баг нортг юм уу тий. Ямар сонирхолтой пингвин үдтэй юм уу? Тийш үү. Пингвин болохоор үдтэй. Ямар хөөрхөн. Тэр нэг үс нь өд байхгүй одоо бүтцэн тий. Гоё юм гялтайсэн юм гоё ярьстай харагддээ шүү дээ. Тэгсэн чи өдөн тэгээд тэр нөгөө өөхний булчирхаан тос ялгаруулад ингээд гоё гүлийсэн юм болгоцсон байгаа мó. Тий. Нөгөө ваксдсан нөгөө одоо хувцас сахив шиг гэлт зүс шиг. Оо яг үнэ. Ямар хөөрхөн би үдтэйгч мэдээгүй шүү дээ. Тэгээ энэгээр надаа ноцсон шувуутай их адилхан тэгээд нөгөө нэг юм бариад байгаа нь болохоор их хүнтэй бас их адилхан санагдаж байгаа. За одоо минж шиг одоо мэрэгч амьтад ч юм уу элдв амьтад ч нөгөө өвөл болохоор ичдэг штэ тий. Ичгүй бол хөлдөж бүхэн дээрээс нь одоо нөгөө хоол унд олдохгүй. Харин минж бол ичдэггүй. Яагаад гэвэл ухаалаг болохоор одоо нөгөө даарахгүй хөлдөхгүй амьтанд бариулахгүй арга байна гэсэн үг амьтанд. Тэгээд намар болоход далан хаалт бүхий цөөрөмдөө мөчөр гуайлан нөөцлөгөө толтос зэргээр бол ингэж хоолж амьдардаг. За минжний нэг гэр бол 60-аас 70 м3 хүртэл модны нөөц бэлтгэх чадвартай одоо хүнсээ бэлдэн гэр одоо орноо бэлдэн гэсэн санаа юм. За тэгэд энэ нөөцөө усанд хадгалдаг бөгөөд ингэснээр тэжээлийн чанар нь хавар хүртэл алдагддаггүй. Хөрөгч маягаар хүнсээ хадгалаад модны мөчрүүдийг голын ёроолдоо одоо нөгөө хүнсээ хөргөгч маягаар ингэж одоо нөөцөлж авч байгаа гэсэн үг. Тэгээ өвөл болоход усан доор ингээд хоолоо хадгалж хөлдөөгөө чинээрэн сайхан. Ямар сонирхолтой юм. Одоо яг усны доор бол хөлдөхгүй л дээ тий. Одоо хүүтэн сэрүүхэн айтайхан нөхцөлд тэрийг одоо хүний өргөчгөл ахгүй илжрүүлэхгүй хатаахгүй хадгалж штэ. Тий. Тэгээд эднэр чинь газар дараа өөрө бариад тэгээ яг тэр хөлдөөгчнийхөө дээхэн талдаа ингээд олон өрөө мөрөө болгоод тэрийг ингээ айгуу гоё зохицуулчихж байгаа маа. Яг харахгүй инженер юм байна л да. Тий. Өвсөн тэжээлтэй амтан. Тэгээд голчлон уйлаас бургас хус улаанаар зэрэг зөөлөн навчт модны холтос залуу мөчр эдрийг иддэг мөн өвс царс модны борхтой зэрэг ургамлыг бас иддэг. За минж өдөрт бол дунджаар 2 кг орчим навч холтос өвсөөр ингэж хоолж идэг. Бас хөнгөн зүйлэхэд 2 хэлэхэд бас их байгаа. Харин 50 см урттай мөчрийг ердөө 3 минутын дотор идэж цаан голыг нь үлдээн. Машин юм билээ. Тийм байна. Энэ шүдэрээстэй ингээл хөөхөн гараараа барьж байгаа шүдэр хийгчдэг баг тийм. Модыг бол зүгээр өстой хүснээрээ зүгээр таарах юм билээ. Ингээ би бүр ингээд гайхаад яаж ийм хурдан мод чи хэцүүштэй хөрөө биш. Тийм хүнчдэг чадахгүй тий. Тийм. Тэгэхэд бол үнэхээр л нэрээ хүснээр л модыг бол уралж зөөж одоо хүссэн юм барих юм байлээ. Тийм байна. За далан малангийнхан тэр одоо яриа бас их сонирхолтой. Одоо намайг жишээлбэл одоо яг минчиг нэг энэ хэсгийн газар далан бариадах гэвэл дундуур нь тэр чин мод тавьсан ч гэсэн ингээд ус ингээд урсах гээд байгаа байхгүй. Далан шиг алигтайх юм барьж чадахгүй гэж харагдаж байна. Тэгсэн чинь энэ амтан бол зүгээр ёо супер ямар ч ус мусыг бол зүгээр 100% ингээд хаач маагаад хүснээр барих юм бэл. Барилгах чинь. Тийм байна. Яг харахгүй инженер юм байна. Усны инженер гэдгийг. За хоёулаа 2 дугаар хэсэг дээр энэ тухай өргөжлүүлж яри хамтран ажиллаж. За тэгээ одоо хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг дурдъя. За эхний хамтран ажиллагч маань мянган найз амтны дэлгүүр юм байна. За мянган найз амтны дэлгүүр албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг тэжээвэр амтны хоол нэмэлт тэжээлийн Kitchen Flavor брэндтэй хамтран ажиллаад Монголд албан ёсныхын дистрибьютор юм байна. Ихэнх амтны хоолны агуулмж нь өнгө амт оруулагч, будагч, бодис, үр тариа болон ургамлын гаралтай уураг ашиглаж үйлдвэрлэдэг байсан бол Kitchen Flavor эрүүл мэндэд ээлтэй сайн чанарын эслэг амтны гаралтай уураг буюу жинхэнэ махан хоолыг санал болгож байгаа юм байна. Дэлхийн нийтэд нүүрс усыг үр тарианаас бус сайн чанарын
ногоон ургамал чихэрлэг төмс зэрэг хүнсээр дамжуулан авахыг зөвлөж хооллох болсноор grain free гэх буюу үр тариагүй сайн чанарын уураг хэрэглэх дэглэм дэлгэрч байгаа юм байна. Энэхүү хоол нь хотоод гизийг цочроохгүй сайн чанарын тос, махны уураг, нарийн ногооноос гаргаж авсан нүүрс усаар баялагтвал хүнээр бол суйллын хоолтой адилхан шим тижээлтэй эрүүл хоол юм байна. За амьтны хоол их чухалтай. Би өөрөө нөгөө нохоо гэртээ янз бүрийн амьтанд тижээж исэн. Тэгээ нохоогоо яг би бол амьтны хоолоор хоолдог гэсэн. Нохоон зориулсан хоол нь. Тэгээд сонин яг хүн шиг зарим хоол нь таалагдахгүй, зарим хоол нь таалагддаг. Энэ үнэтэй сайн брэнд одоо Royal Canin-ыг бол манай нохоо голоод иддэггүйсэн хамгийн үнэтэй нохооны хоол шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө орц найрлах нь бас өөр идэг юм байна тий. Тэгэхээр амьтны гаралтай уураг тос ашиглан тэгээ грейн агуулаагүй чи нүүрс усыг энтэй хамгийн сайн чанартай нүүрс ус буюу чихэрлэг төмсрөөс авдаг гэж чинь тий. Тэр бас нарийн юм байна тий. Харин тий. Яг хөөрхөн амьтдынхаа царайг төсөлж одоо тэдэндээ л одоо хамгийн лайтах юм гэдүүлж болгочмаар байдаг тий. Тэг чи муурандаа ямар хоол авчихдээ? Тэгэл одоо сүүлийн үед одоо эднийхээс авч яан мор маань бас айгүй сайн идчихлээ. Тэгээ ер нь бол бүх төрлийн айгүй олон хоол авч үтсэн. Тэгээ хоол солих болгонд нөгөө амтны ходоод гэж бас айгүй хямардаг тий айгүй бас хүнд байдаг. Тэгээ одоо бол яг эднийхийг одоо хамтарч ажиллаа тэгээ бүтээгдэхүүнийг аваад тэгээ байж ин да мор маань тунд ажиг байгаа шүү. Тэр маш чухал. Ягаад тэр нөгөө гэрийн тижээвэр амтэн чинь яа харахгүй нөгөө яг одоо хүн гаршуулаад гэрийн болгоод удсан ч гэсэн зэрлэг амтан үг нь байх хэвээр зэрлэг байгаль дээр хөдлөөд нөгөө энерги ирч хүчээ зарцуулж явах хэвээр. Гэтэл бид нар орон сууц хотын амьдралын хэв маяг дээр бол тэд нар хөдөлгөөнийг нордог. Тэр гэрийн тижээвэр амтад нөгөө айгүй хурдан таргалах гэдэг. Тэгэхээр амтанд таргалахаараа өөрөө нөгөө дагалдах өвчнүүд нь хараан муудах хөдөлгөөнгүй болох гээл те маш олон өвчин эмгэгүүд дагалддаг. Тэгэхээр энэ эрүүл хооллоор хооллох нь тэгээд бас сайн чанарын уураг нэр яг тийм юм биш. Махны гаралтай уураг байх нь сайн чанарын нүүрс усаар эрүүл дэглэмийн хоолоор нохоогоод ичээх нь амтнаа ичээх нь маш чухал юм байна. Харин сүүлийн үеийн даа ялангуяа энэ муурнууч одоо бүр илүүдэлж интэй тарган мууруулсан байна. Тийм тарган ингэж зогцуулж харгалдаг. Тийм байна. Энэ маш сайн чанарын тэгээд надад үнэхээр таалагдчихэж байна. Би нохотоо олно гэж бодож байгаа. Нөө жоохон том болохоор энэ хоолыг хэрэглэж үзнэ. За муурны гоо сайхны хоол гинэ. Бөөр шийсний замын өвчлөөс урьдчилан сэргийлэх хоол, насанд хүрсэн муурны хоол, цулцган муурны хоол гэж 3 төрөл байгаа юм байна. Маш чухал. За гүлгэн нохоо хоол нь насанд хүрэгч нохоо хоол, бага үйлдвэрийн нохооны хоол, антраксит грил насанд хүрэгч гинэ. Дунд болон том үйлдвэрийн нохоо гэсэн маш олон сонголтуудтай юм байна. Тэгэхээр нохоо амьтныхаа төрлөөс хамаарат нохооныхоо үйлдвэр амьтны төрлөөс нь хамаарат нөгөө шим тижээлийнх нь агуулмж өөр байна те. Маш сонирхолтой, маш нарийн тооцоолтой, гайхалтай шинжилгээ явьж штэ. Тэгэхээр нөгөө гэрийн амьтантай хайртай хүмүүс бол гэрийн амьттай хамгийн чанартай хоолыг хамгийн эрүүл хоолыг өгөхийг эрхмэлдэг. Тэгэхээр энэ хүмүүс зориулсан гайхалтай сайхан бүтээгдэхүүнийг мянган найз амьтны дэлгүүр маань аль бие усны хэрэгтэйгээр борлуулж байгаа юм байна. За та холбогдсон мэдээлэл авахыг хүсвэл 77490808 77490808 93050808 93050808 утсаар мэдээлэл авч болно. Мөн Facebook-ийн Kitchen Flavor Mongolia пэйж хуудаснаас мэдээлэл авч болно. За тэгээд мянган найз амьтны дэлгүүрийг бол хүн болгон мэднэ дээ. Би баг байхаас санаж эхлээ хороолт дэлгүүр нэсэн тий. Одоо тэндээ байгаа ах шүү. Яг нөгөө аль бие ёсны эрхийг аваад хийж байгаа тий. Тийм байна. Тэгээ олон жил гоё тууштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өөртөө бас амьтдад маш хайртай хүн баг тий. Тийм байж таар. За өнөөдөр ивент итгэжтэй баярлалаа. Тэгээд гэрийн тижээвэр амьтадтай хэрвээ та мууртай нохоодоо бол таны нохоо муурны гэрийн тижээвэр хайртай амьтны нас, хүйс, үйлдвэртэн зориулсан төрөл бүрийн өөрөөр орц найрлагатай эрүүл шин тижээлтэй сувлын амьтдын хоол худалдаалж байгаа юм байна. За баярлалаа ивент итгэсэн байгууллагатай. За хоёлаа хөөрхөн амьтнаар энэ ёстой сонирхолтой хөөрхөн амьтан байна. Яа харахгүй инженер юм байна. Ухаантай юм байна. Тэгээд нөгөө далан барьдгаараа ер нь тэгээ хамгийн алдартай. Тэгээ сүүлд бас ингээд нөгөө агаараас ингэж газрын зураг харж чад бүр маш тийм том даланг одоо олсон хүний ерөөс урд өмнө барьж байгаагүй тийм том даланг барьсан. За тэгээд далангийнхын тухай дэлгэрүүлж ярихад бол энэ усны урсгалыг ингэж шинж төвшинг нэмэгдүүлэхийн тулд мод шавраар ингэж далан барьдаг. Мод шавраар гэхээр одоо хүн мод шавраар л байшингаа барьдаг шүү дээ. Тэг яг адилхан байгаа байхгүй. Тэгээ уг даланг бол өөрсдийн үүрэ овоохоо барьсан газраас нь холгүйхан тэгээ барьчдаг юм байна. Нэг юм далан харуулаад ойрхон үүр нь байна л гэж ойлгох юм байна. Тэгээд голын урсгалын ингэж доох нь үүрээ барьдаг. За далангууд нь бол усны төвшинг тогтвортой өндөрт барих замаар
энэ үүрний орох гарцыг усны түвшингээс ил гарахгүй барьдгийн байна. Махчин амьтдад өртгөөс бас сэргийлдэг юм үүрэгтэй. Ерөнхийдөө ингээ гол байж хахад эднэр маань хүсснээр ерөөсөө энэ байгалийн экологийг шууд өөрчлөөд ингээд далан барьна гэсэн үг. Тэгээд хэр зэрэг ус оруулахаар байна яг тэр хүснээр ингэж одоо оруулдаг юм үүд хаалгатай ийм барьчихж байгаа юм. Тэгээд одоо огт оруулахгүйгээр далан барьсан бол тэрнгээр нь ус огт орохгүй. Тэрийг ингээд хүмүүс бүр ингээд зориуд ирээ далангийн ингээд шавраар барьдаг гэж юм тий. Маш бат бөх юм барилга орчиж байгаа байхгүй. Тэг хүмүүс бүр тэрийг зориуд ингээд нураагаад ингүүн гоцгоор асар их усгүй пүл гэл ингээд асгарч байгаа байхгүй. Тэр хүчийг тогтоож барих юмыг барина гэдэг ч та юу гэсэн үг вэ? Гэхдээ энэ бас юу юм байна? Гайхалтай ухаантай амьт юм байна. Ягаад тэгэхээр Минжийг усны инженер гэж нэрлээд за сүүлд манад сүүлийн 20 жилд 2 3 удаа Минж одоо сэлгэн нутгшуулсан чинь туул голын урсцыг нэмэгдүүлэхийн тулд нөгөө туул голын их дагуу болон урсц дагуу нөгөө хотчлт дэд бүтцийн хөгжлөөс болоод туул голын усны чанар өөрөө муудаж байгаа, урсц нь муудаж байгаа. Тэгэхээр голын урсцыг сайжруулж голын урсцыг нэмэгдүүлэхийн тулд тийм зорилгоор Минжийг тэрэлж хавцаа туул голын ихтер 2 3 удаагийн ажиллагаагаар нутгшуулсан. Тэгэхээр тэр амьтан чинь компьютер биш шүү дээ. Хүн байсан бол инженер байсан бол энэ хэсгийг нь буураад байна. Энэ хэсэгт нь далан бариараа гэж хэлэх байтал энэ амьтан чинь өөрөө амьтан тэр голынхоо урсц бүх юмыг мэдрээд хаана далан барих шаардлагатайгаа мэдээд далангаа бариад голын урсцад нөлөөлөөд одоо голын усны ихийг хамгаалж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас гайхалтай ухаантай амьтан байна. Тийм. Одоо экологийн тэр ач тусыг ярих юм бол маш их одоо Монгол оронд бол бүр устдаж байхгүй болоод тэгээд одоо нутгшуулж байгаа шүү дээ. Ер нь голыг одоо ингэж хүснээрээ салгаж аваад гэх юм уу те ингэж яаж л бол яаж зохион байгуул зохицуулж чадна. Ийм намгархаг орчин айгүй олноор ингэж үүсгдэг. Одоо нэг ийм нуур шиг ийм орчин үүсгээл ингээл орчин янз бүрийн хүснэн байрлалаар орчин үүсгэж байгаа. Энэ яг цаашдаа юу болох вэ гэхээр ийм нөгөө намглаг чиглэг ийм газрын экологид айгүй хэрэгтэй байдаг юм байна. Тэр чинь биологийн бусад төрөл зүйлийн амьдрах орчинд бий болгож гин гэсэн үг шүү дээ тий. Төрөл зүрийн шавьчин одоо шавьж амьтад тэгээд амьт нь шавьж байвал нүүдлийн шувууд, усны шувууд хоол тэжээлээ авахар ирнэ. Ямар сонирхолтой юм бэ. Тэгээд экологийн олон амьтдад тус нэмэр болохоос гадна одоо түүмрийн эсрэг бас айгүй гол арга хэмжээ болдог гинэ. Огт нөгөө нэг намглаг байгаагүй газар ингээд намглаг болох чинь түүмэр явахар ч мэдээж одоо усанд ирээд тэн дээр хасахгүй ингэж үлдэх жишээний. Тэгээд ган гачигт бас ингэж бас нэмэр болдог. Тийм байна те ган гачхийн үед магадгүй мал амьтан бусад биологийн төрөл зүйд ундаалах газар, чиглэх газар, амрах газар бий болгох юм болов. Тэгээд хоёрдугаар тэгвэл махчин амьтдад баригдахгүй өөрсдийгөө хамгаалах ингэж гол арга хэрэгслүүр нь болдог. Одоо тустай яг орон гэрээ барихтаа дээгүүрээ нэг юм айгүй олон юм орох гарцтай. Тэгээд одоо гол таарсан минж ингээл гинт алга болчих юм бол нөгөө усныхаа доогуурх гарцаараа ороод нөгөө нэг усанд орж чөлөөтэй нүд ямар том давуу тал вэ тий. Тэгээ шаал өөр гарцаар ингээ гараа авчиж байгаа байхгүй. За хүнээр бол нөгөө байшингаа олон хаалгатай барьж байна тий. Нөгөө арын хаалгатай гэдэг шиг. Нэг талд нь нөгөө гал гарчвал нөгөө хаалгаараа гарц цогтож байна. Хулгай дээрэмчин ороод ирвэл нөгөө арын хаалгаараа гараа цогтох нь шүү тий. Тэгээд одоо юм модтой модыг ашиглах гэдэг байгаа шүү дээ. Идэж уун нөгөө далангаа барьна гэхээр тэгээ моттой тал руугаа ингээд ойртуулад нөгөө намгаа бас ингэж ойртуулт нөө хүснээрээ зохион байгуулна гэсэн шүү дээ. Тэгээ яг гарн дор нөгөө бүх материал болон хүнсээ ингээд байлгах чаддаг юм амтан. За тэгээд энэ мөчрүүд шавар чулуу ашиглаж далангаа бол барьдаг. Тэгээ усны урсгалыг тохируулахын тулд далангийн захад бол ингэж өөрсдөө нөгөө саяын хэлдэг шиг арын хаалга гэдэг шиг ийм гарцуудыг бол гаргадаг юм байна. Тэгээ далангийн хэмжээ бол одоо суур хэсгээрээ 4-5 м өргөн. За урт нь бол одоо 30 м хүрэх. Хүн ингээ харахад ингээд бүр цаана ингээд нэг барантаал энтер ингэж харагдаж хүртэл байдаг юм байна. Өндөр нь 2 м хүртэлх далан. Тэгэхээр би одоо минжний барьсан далан дээр очиж зогсон гут би одоо ингэж харах юм байна л та. Тийм байна. Тийм өндөр даланг барих юм чадaltaй. Тэгээд аль болох нөгөө гүн газар очиж бас нөгөө өөр юугаа барьдаг учраас бүр газрын гүнээс нь усыг тогтооно гэдэг чинь одоо ус чинь бол аливаа ямиг л ингээл урсгах нь шүү дээ тий. Тэг чинь бүр гүнээс нь дээшээ болохын тулд яг 2 м буюу одоо яг би ингэж харахгүй байж бас болно л доо. Дээр шууд гарчвал тий газраас ингэж даланга бариагүй байх юм бол тий.
Гайхалтай маш хөдөлмөрч амтан байна. Тийм байлээ. Маш хөдөлмөрч амтан байлээ. Тэгээд одоо усны чимээ ингэ сонсохороо одоо эрдэмтэд нэг туршилт хийсэн юм байна л да. Энэ яагаад далангаа ингэж бариад байна гэд. Тэгээд одоо нэг минжиг байж хахад усны ингээл урсж байгаа хүчтэй чимээ мэмээ сонсоход одоо хиймлэр ингээ спикерээр ингээ тавьсан чинь нөгөөдөл чи яг тийм чимээ сонсохоор л ерөөсөө одоо шуурхаалал ажилдаа ороод нөгөө далангаа барих гал эхэлдэг юм байна. Тэгэхээр нөгөө одоо уур ус болж ийн аюул ирж ийн гэж бодоод их одоо уур ус магадгүй тэнд байгаа хөөё гэр орондын орон сууцыг нь нөөцлсөн хоолыг нь урсгаа явчих эрсдүүлж байгаа юм биш тий. Тий. Амар хөөрхөн. Тэгээ бас нэг хүн нэг минжиг олоод ингээд яг нэг бэлтаатай шалмалтай нэг тийм газар очиод хоол хүнснэ гэдэг уг нэг хэдэн мөчр тавиад өгсөн байсан чи нөгөөтг чинь зүгээр нийлх минж заяа. Шууд л далан бариад эхэлдэг юм байна. Нөгөөтг чи овоолол ерөөс юм хүм чигжээл ингээл ерөөс хоолоо хадгалж хамгаалах гэдэг үү? Одоо нэг далан барих инстинкт нэг юм уу да одоо. Ягаад чи бүр ингээд те бүр багасаа ингээд далангаа барих гэдэг шүү дээ. Далан барихгүй болохгүй. Тэгээд тэр чи нөгөө үе удмаараа ингээд нэг орчноо ингээд хайрлж хамгаалж далангаа тавиад тэгээд үе удмаараа ингээд дамжиж нэг даланг ингээд бүр босгодог. Тэгэхээр чи нөгөөд чинь бүр нөгөө метр нь бүр яваад байгаа нь үсттэй. Нөгөө удмаараа одоо нэг газар нутагт хаа эзэн суугаад нөгөө хот суурингаа хамгаалга хэрэм цайз барьдаг шиг гэр бүл ингээ удмаараа тэр нутагтаа байгаа тэр далангаа үргэлжлүүлээд байдаг гэсэн. Минж бол моногам амтан. Тэг гэр бүлтийг хоёроор амьдардаг. За тухайн жилийнхаа үр төлтөө гэдэг хамтаа амьдардаг. Эзэмшил нутгийнхаа хэлийг бол шороо овоолж заараараа ингэж тамдилдаг. Заар нь бол ер нь бас үнэр танартай гэдгээрээ хүмүүсийн дунд ч гэсэн алдартай жоохон ашиглах хандлагатай байдаг. Минжний зэрлэг байгальдах дундаж наслалт бол 10-аас 17 жил байдаг бол хүний хамгаалтанд 40 хүртэл насалдаг юм бас утаа насалдаг. Тийм байна. Урт насалтай юм байна тий. Тэгээ хэл төлгийн үеийн 1-р сараас 2-р сар хүртэл үргэлжилнэ. Хээлээ нэг 107 хоног тий. Тэгээ 4-р сараас 5-р сард бол 1-ээс 6 дүдэр буюу одоо юм зулцах төрүүлдэг юм байна. Дүдэр гэдэг юм уу зулцгын? Хөөрхөн дүдэрнүүд вэ? Яг одоо би нөгөө толин дээрээс харсан юм бол байхгүй минжний зулцах гэж бичигдсэн байлээ. Энэ дүдэр гэдгийг бол зарим нутагт ч юм уу одоо бас яг ийм юм бол олсон шүү. Тий. Тэг хөөрхөн нэр байна. Тэг дүдэр. Яадаг дүдэр вэ? Минжийн төлн нь бол хараатай төрдөг. Өтгөн өсөн бүрхүүлтэй ойролцоогоор одоо 500 грамчинтэй ийм амтан гардаг байхan. За 2 хоногийн дараа гэхэд бол тэд шууд усанд сэлж ингэж чаддаг. Гэхдээ ихээхээс үгээр бол 3 сар хүртэл хоолж болмаар эцэг эхийн хамт ингэж 2 жил амьдарч үрээдсэн янзлагт нь шууд ингэ тусд ороод эхэлдэг байх нэ. За минжүүд ганцаар эсвэл 8 хүртэл гишүүнтэй гэр бүлээрээ амьдардаг. За бүлэн нэр эм 2 болон за сүүлийн 2 жилийн үр төлөөс бүтсэн юм одоо гишүүнтэй нэг бүл нуур голын даваа 3 км хүртэлх газар нутгийг эзэмшиж амьдрна. За өвөл бүх бүлээрээ нэг нүх буюу үүрэндээ хамтдаа амьдардаг бол 100 бол ерөнхийдөө тэгээд тараад тусдаа бас гэр бүл байгуулах нь яваад даагартаа. Тэгэхээр нөгөө сүүлийн 2 жилийн үр төлөв гэхээр 2 нас хүрээл ер нь нөгөө нас бий гүйцэждэг байх нь байна тий. Тийм бай. Тэгээ өөртөө нөгөө гэр бүл болоод нөхөн үржээд явдаг юм шиг байна тий. 2 нас хүртэл хамт байдаг гэхээр тий. Тэгээд нөгөө археологийн олдроор бас аюу сони юм болцсон байхгүй юу. Одоо нөгөө шүрүп байдэн штэ тий. Яг нэг ингэсэн. Яг тэрэн шиг юм нөгөө шаварлаг юмнууд болдод энэ яг юу вэ гэдгсэн чинь минжний үүрний нүхэнд орсон одоо нөгөө нэг шаварлаг л болж таарсан л та. Тэгсэн чинь одоо яг ингээд зүсээд ингээд харах юм бол минж одоо яг аюултай нөхцөлд амьдарч байна гэсэн үедээ яг юм шүрүпний юм эргүүлэх шиг ингэж үрээ одоо ухсан байдаг. Үүр гэрээ юу? Яг аюултай нөхцөлд гэж үтсэн тохиолдолд энэ болохоор яг ингээд нэг юм техник төхөөрөмжөөр хуцсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Маш олон даваа талтай юм байлаа. Одоо нөгөө янз бүрийн гадны амьтаа орж ирлээ гэж бодоход тэр болгонд одоо ханыдах нь толгой нь одоо эргэдэг ч юм уу дор хаяж те. Араас нь хөөхөнд бол ингэж хөөхөн зүг. Яг үнэ. Тий. Тэгээд нөгөө нүх мөхөнд болгоцсон ч гэсэн тэр чинь нэгэн дээр нь очиод ингээ гацах магадaltaй одоо маш юм олон талын даваа талтай юм нүхний ухах юм аа гэх юм уу те. Тийм байна. Төрөг байшин шиг л юм л одоо лабиринт шиг юм хийдэг байх нь ш те. Тийм байна. За тэгээд дэлхийн хамгийн том далан бол дэлхийн одоо минжний энэ далан байдаг. Тэг Канадын Альберта мужийн хойд хэсэгт оршдог 850 м урттай
авраг даланг анх 2007 онд энэ хиймэл дагуулын тусламжтайгаар олж илрүүлж байсан. За минжнүүд бол 1970-аад оноос эхэлж барьж эхэлсэн гэж үздэг. За энэ нь бол нөгөө олон үеийн минжнүүдийн хамтын хөдөлмөр байсан. 1 км л орчим юм да тий. Тэгээд агаараас харангуут бүр ингээд яг ингээд тусдаа нэг ингээд инженерийн байгууламж болж байгаа шүү дээ тэнд чинь. За минжний далайн усны урсгалыг бол тогтоож ус чигийг их хэмжээгээр гүн газар шингээх боломжтой болгодог. За үүний үр дүнд бол ургамлын олон төрөл зүйлийг хадгалах. За ган гачигтай үед усаар хангагдаж байх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн минжний дал нь галт төсвөртэй бүс гэж үүсгдэг. За экосистемийг хамгаалах, сэргээн тогтоох гэдэг юм байна. Мөн одоо энэ галт автсан амьтад шувуу загаснууд зэрэгт одоо аврагдах сүүлийн одоо орчин бас болж өгдөг юм байна. Голын эргийг тогтворжуулах, эвдэрлээс хамгаалах нэг арга гэж үздэг юм байна. Төмрийн дараах үнс тунцнуудыг шүүх, тунгаах зэрэг одоо чухал үүргийг гүйцэтгэдэг байх нэ. Гайхалтай. За хоёул 2 дахь ивент. 2 дахь ивент тэтгэгчид дурдах уу? За тэгье. За 2 дахь ивент тэтгэгч маань хотын зүүн чиглэл баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл Novanest Town House юм байна. За орон сууц суслангийн хэрэгцээг нэг дор шийдсэн 4 улиралд амьдрах боломжтой хаус хотын захиалга авч байгаа юм байна. Орон сууц суслан 2 тустай байх шаардлагагүй болсон тэ өнөөдөр. Яг тэгэхээр Novanest Town маань Улаанбаатар гачуурт байгааз гачууртын хар усан тохооноо хужир улан дөнгөж өнгөрөөд хам баян зүрх уулын ингэрт хатан туулын хөвөн дээр цэнгэг устай цэвэр агаартай газар Novanest гэдэг гайхалтай таун хаус хотыг байгуулж байгаа юм байна. За эхний ээлжинд бол ашиглалтанд орсон гэсэн. Тэгээ хамгийн гоё нь яг цагтаа хугацаанд ашиглалтанд орсон гэрээнийхээ хугацаанд тэгэхээр одоо 2 дахь ээлжин дээрээ захиалга авч байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо байрлал нь өөрөө айгүй гоё юм л да. Офицеруудын орон руу нэг 20 минут дахиад орох боломжтой. Ер нь бол хотын төв рүү ороход хотын төвд ажиллаад амьдраад сургуультай яваад тэндээ амьдрахад боломжтой нөгөө хойшоо цуслан шиг их бүглэрхгүй тэгэд бас тийм хол биш. Тэр яг нөгөө хотод нэг байртай байгаа өгдөө нэг цуслантай байх чинь төвхтэй шүү дээ хоёр тийш явхад гэтэл энэ хоёрыг нэг дор шийдээд тэгээд тогтухтай хотын байрны орон сууцны дулаахан тогтухтай төвлөрсөн усан хангамж бохир цэвэр бүгдийг шийдсэн хамгийн чухал нь өөрийн гэсэн эзэмшил газартай тэгээд таун хаус гэр гоё байгааз. За ийм сайхан хотхон баригдаж байгаа юм байна. Тэгэхээр хотхны 1-р ээлж нь 2024 оны 5 сард баригдаж эхэлсэн бөгөөд 1 жилийн дотор ашиглалтанд бүрэн орсон бөгөөд шинэ орсон суугчтай хүлээн авч эхэлсэн. Нүүж ороход бэлэн 206 м2, single house 131 м2 таун хаусууд таныг хүлээж байгаа юм байна. За тус хотхон эрчим хүчний хэмнэлтэд дулааны алдагдaltaгүй. Одоо дулааны алдагдал багтай эко хотхон учир төрийн банкны хөнгөлөлтөд ногоон зээлд хамрагдах боломжтой юм байна. За ногоон зээл нь ногоон орон сууц гэсэн тусгай инженерийн шаардлагын дагуу олгогдож байгаа. За тэгээд ямар нөхцөлд олгогдож байна вэ гэхээр эрчим хүчний хэмнэлтэд дулаан алдагдaltaгүй тэр нь тоног төхөөрөмжөөр инженерийн одоо шинжилгээ дүгнэлтээр батлагдсан тохиолдолд. Тэгэхээр ногоон зээл гэдэг нь ямар зээл вэ гэхээр хамгийн бага үедээ урт хугацааны хугацаатай зээл. Урт хугацаантай тийм зээл юм байна. За тэгэхээр та энэ хотхныг сарын 1.2% хүүтэй 500 сая төгрөг хүртэлх олгогдох 20 жилийн хугацаатай ипотекийн зээлийн дараа орох хамгийн бага үедээ зээлээр төрийн банкнаас авах боломжтой. За хотхны 2-р ээлжийн барилга баригдаж эхэлж байгаа бөгөөд урьдчилан захиалга өгч буй захиалагчтай хамгийн хямдун төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байна. Урьдчилгаа төлбөртэй та автомашин орон сууцаа оруулна, тооцоолуулж болно, хүүг компани хувь лизингээр гэрээ ээж болно, мөн ногоон зээлд хамрагдах боломжтой юм байна. За Novanest Town хотхон бол хам баян зүрх уулын урд хатан туулын хөвөн дээр цэвэр агаар цэнгэг усны ундраг болсон гачууртын хар усан тохой хэмээх газар сүндэрлэж байна. За тэгээд Монгол шилтгэнийг өнгөрлгүүгээр хужир улан зөрөөд гачууртын эхлэл хэсэгт юм байна. Хамгийн бас нэг гоё одоо тий зөвл давуу тал нь засмал замаар 100% холбогдсон. Тэгэхээр нөө цуслан руугаа явахгүй шорон зам шавар дунд цас орчхоор хэцүү бороо орохоор машин гулгадаг халтардаг тий тийм эрсдэл байхгүй юм байна. Тэгээд хотын төвөөс 16 км-ийн зайд юм байна. За та бүхэн мэдээлэл авахыг хүсвэл 7272 06 тэгтэг 7272 06 тэгтэг мөн Facebook-ийн Novanest Town гэсэн хаягаар ороод мэдээлэл авах боломжтой юм байна. За өнөөдөр ивент тэтгэгчтэй баярлалаа. За өстой гоё хотхон байлээ. Тэгээ цэвэр агаар гоё гол устай гоё орхон байна гэдэг шиг одоо алж аргалтай тансаглаж зандагийн шүхрээр ундаг мөн. За өөрний хувьд бол тэгээд өстой нэрээ нэг том өрөөнд зүгээр тэр чигээрээ ингээл гоё бассейн байгаа байхгүй. Тэгээд одоо нэг гарцаар ороод шууд бассейн руугаа ингээл ороо авчдаг.
тэндээ нөгөө хүнс та хамгийн чухал юмнуудаа хийж чинь. Тэндээ нөгөө тэр амьтад чи хамгийн гоё уян хатан уран хөдөлгөөнөө хийж гэн тэгэл юу хүснэл тэнд ерөөсөө хийж. Ер нь бол ингээ голын ирэг дээр бассейнтэй хауст амьдардаг нөхдүүд юм биш үү? Яг үнэ. Тэгээ хоол хүнс нь голын ирэг дээр модон учир өвсөн дижилтэн гэсэн чинь уралдаар хооллоо. Тэгээ яг усныхаа одоо дээшээ нэг 20 см орчимд ингээд хуурай газар дээр ингээ өөртөө амьдарч идэг. Усан доороо ч ингээ шууд ордог бас юутай. Тэгэд энийг одоо энэ Дэвид Этернбергийн нэг кинон дээр ингээд дотор нь камер хийсэн бай үүрэн дотор нь. Тэгсэн нөгөө дулцгонууд нь мем зэмэдхийн тэгээд аюу хөөрхөн ирэх ингээд нөгөө нэг их хүрийн илбэрл гэдэг шиг тэр нь бас аюу хөөрхөн халуун ам бүлэрээ бас ингэж амьдарч байгаа шүү дээ. Тэгээ хослон амьдардаг тий одоо хүнтэй адилхан тэр мөрийг харахад их уярмаар тэгсэн энд нэг хачин юм болсон. За үүрэн дотор нь хоёр юм нэг халиу хулган байсан. Одоо нэг жижиг нэг юм мэрэгч юм байгаа. За тэгсэн чинь тэр хоёрыг ингээд одоо хүүшээ одоо энэ зодон цохон болох уу гэж бодсон шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө хоёр ингээд зүгээр ингээд л ерөөсөө тэнд амьдэрдэг юм шиг байгаа юм. Тэгээ ямар учиртай ингээ хараадсан чинь нөгөө хоёр хулган чинь тэр гэрийн түрээсэлт юм байна. Тэндээ байж гал ингээ гараад гаднаас ингээ өөрсдийнхөө иддэг өвс ногоог нөгөө минж дээр ингээ авчирч ингээ овоолж тавиад идэг юм байна. Удаа хугацаанд ажилласан чинь тэгэхээр нөгөө минж тэр нь ашигтай. Нөгөө хоёр болохоор өвлийн турш ингээ дулаахан хоолтой унттай гэр орон аюулгүй гэр оронтой аюулгүй ямар ч аюул ахгүй тэр ус руу орж ирж тэрийг идэх ямар ч амтан байхгүй. Газар эзэн байх нь түрээслэгч байх нь тий. Тийм, түрээсэлж амьдэрдэг гэд бүр. Би нөгөө гэрийн тижээвэр амтан юм болов уу гэж. Тэгээ одоо бараг л одоо тижээвэр амтан гэхэд маш сонирхолтой юм тий. Тийм. Тэгээ эвтэй найртай бие биендээ ашигтай. Тэгээд амьдэрчиж байгаа юм. За нүхний шалны усны түвшнээс нөгөө 20 см-т байна гэсэн. Тэгээд усны түвшин хэрвээ нэмэгдэх юм бол яг тухайн бүрд нь ингээд зохицуулаад дээврийн шороог ингээд доошоо шал руугаа дэвсэх маягаар шалаа ингээд дээшлүүлээл нэг 20 см-ийн ер нь зайхаа ингээд тогтмол аваад идэг одоо ус дээшлэх доошлохтой бас зохицуулаад тэгээ өвлийн улиралд бол нөгөө хамаг амтан ичсэн байхад ингээд минжний байгаа газрыг бол ингээд дээшээ ингээд нэг юм айлын амьд одоо хүмүүс амьдран байгаа айлын гадаас нэг уур гарч идэггүй тий. Тэрэн шиг ингээд яг үүрнийхэн дээр ингээд нэг уур гараа цан цохоод цас нь ингээд нэг жоохон өөрчлөгдсөн. Тэг ингээд саарах юм бол уур гараад ингээд байж идэг. Тэрийгээ тэгээд өрхөөр хаана гэдэг шиг ингээд ингээд юмар ингээд аягүй хөөрхөн амьсгал орох зайтай. Тэр чинь агаар амьсгалт гэмч тэрийг хаачвал бас болохгүй тий. Тэгээ ингээд өрхөөр хаацсан. Уур гараал. Тэгээ дотор нь халуун дулаан гэрвэл хайр дүүрэн амьдарч идэг. Түрээслэгчтэй. Ямар сонирхолтой юм бэ тий. Тэгээ аваахаа нэг конус хэлбэртэй. За одоо надад бол одоо бараг л нэг юм одоо юу гэх юм бэ? Хүн төрлөختөн чинь одоо зарим нэг аваг аймаг чинь өвсөн театр юу гэдэг вүлээ? Тий өвсөн нэг юм хөөрхөн оромжтой байдаг шүү дээ. Одоо бараг л юм тийм юм. Тэгээ эний чи одоо энэ тэн дээр нь салхилаад байвал бас тэр мөрийг өөртөө зохицуулаа хаачна. Тэгээд 10-аас 12 метрийн голчтой гэж байгаа юм. Тэгэхээр бас нэлээд том. За энэ өрөөнөөс хараг том уу тий? Тийм том. Тийм. Тэгээд 1-ээс 3 метрийн өндөртэй. 3 метр тийм юмд бол бис бол амьдэрч штэ бид нар тий. Тэгэхэд 3 метр өндөрийн таацтай байл гэсэн үг шүү дээ. Тэгээс яг өв уламжлуулаад одоо хүүтэй байраа үлдээгээд хүнтэй статустай амтан байна тий. Тий амар хөөрхөн хайр хөрмөр байгаа. Тэгээ ухаантай ажилсаг. Тэгээ бусад нөгөө биологийн төрөл зүйтэй айгу эвтэй амьдарч ин тий. Өөрөө түрээслүүлээд байна. Тэднэрт амьдрах орчин бий болгоод байна. Тийм амтан янз бүрийн элдв амтныг барьж идэж одоо айлгаж хичээх юм байхгүй юм чинь тий үсэнд хийжэлтэй. Тэгээ зөвхөн бусад амтд нэмэртэл байна уу гэхээс тий. Тэгэхээр айгүй юм нэг аз жаргалтай, нэг гоё юм бурханлаг нэг юм илэрч төрж байгаа. Хайр байна. Тий. Тэгээд орон гэрийнхэн зохион байгуулалт нөгөө хоол хүнсээ хадгалах нэг хэсэг байгаа юм. Амьдрах өрөөний хэсэг байгаа юм. Тэгээд үр зулцгаа бас оруулдаг бас нэг хэсэг өрөөтэй байх жишээтэй. За бараг шүү. Тэгээд минийд үүрнээсээ ус руу одоо шууд хүрэх өнд өсрөөл орох тийм аюулгүй гарцууд элементүүд нь бол олон байдаг. Энэ одоо чон хүрэн баага үнэг гэх амтан бас энэ минжрүү дайрдаг юм байна. За энэ үед бол тэгэл ерөөсөө тийм байна. Пад сүүлээрээ дохио өглөө бусдаагаа анхаарууллаа тэгэл ороо. Өөрөө ус руу гүн рүү орчих тий. Тэгээ өөр тийш орчих тийм байна. Одоо саяын махчин амттаас гадна энэ амттанд хамгийн их хохирол учруулдаг амтан бол одоо хүн гэж явдаг юм байна. Тэгээд минжийн нөгөө үнэтэй
гоё арьс тэгээ мах тэгээд үнэрт булчирхай насны ялгарх шингэний төлөө бол маш ихээр агиндаг. Тэгээ ер нь дундад зуунасаа л хойш шинэ амтныг бол одоо ингэж агинж дээл хувцсны дотор одоо малгай толгой янз бүр юу хийдгийг тэгээ өмс зүгх гээд тэгж устгадаг. Тэгээ минжний заар нь болохоор яг тэр анусны ойролцоо тусгай булчирханаас ялгардаг. Тэгээ минж өөрийн нутаг дэвсгэрээ тэмдэглэхэд ашигладаг. Тэгээ энийг нь болохоор эрт үед эмчилгээний зориулалтаар одоо ингэж маш их хэрэглэнэ гэж агнадаг байсан байна. Тэгээ өнөөдөр бас тансаг үнэртний үйлдвэрлэл ч гэсэн одоо нэг түүхий хэд болгон ашигладаг. Маш юм бас дахин давтагдчихгүй аятайхан үнэртэй юм зүйл байдаг л бахан л тэ. Тэгээ минжиг бол яг одоо энэ арьс заарын төлөө хөвчлэн агнадаг учраас хэд олширсан үед бас зохицуулт хийх юм шаардлага гарч байсан. За 1948 онд бол Америкийн аятайхан мужийн баруун хэсэгт минжний тоо толгой огцон өсснөөр экосистемийн тэнцвэр алдагдах юм бас аюул хүрч исэн байна. Тэгээ үүнийг зохицуулахын тулд бол хүмүүнлэг аргыг сонгож тэднийг одоо хүнээс хол зэлүүд нутагт нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн. За тухайн үеийн заагсан амьтны хилтний албаны ажилтан Элмо Хитер тун сонирхолтой нэг санал гаргасан энэ үед тэрээр одоо дэлхийн 2 дугаар дайны дараа хоримтлагдсан хэрэгцээгүй болсон шүхрүүдийг ашиглаад минжнүүдийг агаараас шинэ нутаг руу буулгах санааг ингээд төвшүүлсэн. Ингээд 76 минжийг барьж аваад яг одоо минж зайлшгүй шаардлагатай газар нь шүхрээр шинэ амьдрах бүс рүү ингэж буулгах байсан. Одоо бичлэг бүх бас нэг сүүлийн үеийн юм болохоор бүх баримттайгаа байдаг. Тэр нь бас их сони юм байлээ. Тэгээ 76 минжнээс одоо зөвхөн нэг нь л ам хорогдсноос бусд нь бол одоо тухайн нутгийнхаа одоо шинэ оршин суугч эзэн болоод ингээд амьдарсан. За Монгол орны хувьд бол минжийг хамгаалах зорилгоор 1930-аад оноос агнахыг бол хуулиар хориглож улмаар амтны тухай хуульд нэн ховор амтнаар ингэж бүртгэсэн. За 1965 онд бол Булган голын үндсэн тархас нутгийг дархан цастай газар болгоод Монгол улсын улаан намд орсон ийм амтан байдаг байна. Тэгээд зулагийн маань хэлснээр тэгээ дахин нутагшуулах юм үйл ажиллагаанууд явж байгаа. Тэгээ минжийг бас сонирхож харахыг өссөн хүмүүсээ бол бас энэ нутагшуулсан газар нь бас очиж харж болох юм шиг байлаа. Сайн нэвтрүүлэлт ороход эба маань бас энэ мэдээллийг надад хэлсэн. Тий. За ямар санагдсан бэ? Маш сонирхолтой таалагдлаа. Би яг хөө минж гээл сонсч байснаас биш яг юм нарийн детальны мэдээлэл байхгүй байсан юм байна. Тэгээд урнаа маань аягүй сайн бэлдсэн байна. Баярлалаа. Тэгэхээр сонирхолтой нэвтрүүлэг байна. Тэгээд энэ амтныг хайрламар санагдаж байна. Тэгээд нэг алтан гишүүн маань ингэж бичсэн байна. Манай улсад ховдын Булган гол Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор Дава багш Германы эрдэмтдтэй хамтран минж нутагшуулсан. Харин одоо Самья багш нь Монгол Улсын их сургуулийн багш биологийн тэнхимийн Самья багшийн ажлыг хийж байгаа гэж байна. Яг хаана гэдгийг нь сайн санахгүй байна гинэ. Миний мэдж байгаагаар энэ нөгөө туулгал ихтэй. Тэрэлж орчин байхаа. Тэгэхээр хөөрхөн амтан байна. Гой мэдээллүүд байна. Тэгээд яг хүн шиг боддог маш ухаантай амтан шиг санагдлаа. Тэгээ харсан ч хөөрхөн ирнэ сүүл нь айгүй онцгой итгээдийн газар уснаа явчих. Тэгэхээр маш сонирхолтой нэвтрүүлэг байна. Баярлалаа. Баярлалаа. Хамтаартай. За энэ бол шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр суугийн амтны ертөнц нэвтрүүлэг байлаа. Өнөөдөр студиуд хөтлөгч урнаа болон хөтлөгч Мөнх Цулманы бий ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр хос радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг маань мянган найз амтны дэлгүүр Улаанбаатар хотын зүүн бүс сүндэрлэж байгаа Novanes 5 нутгийн ивент итгэлээ. Баярлалаа. Баярлалаа.